Идэмэн ч сайхан үгүй шүү. Агаги. За цайгаа. Цайгаа. Аав яваа мэт. Чи яагаад уурлаад исэн тэгээд? Яагаад уурлаад исэн бэ чи? Яах юу чиний тэр яагаад гэдгээс би шилтгэж байхгүй юу? Яагаад гэдэгт уурлаад юусоо хэрэггүй гэж би чамд хэлээд байгаа шүү дээ. Яагаад гэдгийг асуухгүй бол чи үедээ ярьж чадахгүй, амьдрч чадахгүй болчихно, ойлгож байна уу? Яагаад гэдгийг чи би заавал асуух ёстой. Чи яагаад гэж асуулахгүй гэж бодож байвала надтай бүү дуураа. Би ярих юм байна. Дуурахгүй шүү дээ. Яадаг юм хэмтэй дуурахгүй болоход цайгаа угаад ганцаараа ингэж сууж явах ёстой. Амаг өгсөн юм энэ хөргөө бас нэг цаймаа ягалаад гэнэ. Би бас юугаад гомдоочихвэ энийг одоо. За бүү маяглаад вэ. За миний өгшөө. Өгшөө. И уурахгүй. Одоо хоёулаа тэгж уурахгүй шүү. Хинхэнтэн уурахгүй шүү. Нэрээ юу? Үнээр Чи үнэхээр уурахгүй юу? Уурахгүй би юу? Намайг юу ч асуусан чи уурахгүй юу? Асуухгүй шүү. Уурахгүй шүү. Ямар сайн бэ? За. Үгүй. Нааш. За. Яагаад зууд болсон юм бэ? Яасан? Чи яагаад гэж асуухгүй гэсэн шүү дээ. За тэр чи уурлахгүй гэсэн шүү. Чи уурлцлаа. Чи яагаад ингэж худлаа ярьж байна? Одоо уурлахгүй. За тэгвэл надад яагаад зууддгийг хэлээд өг. Харин зууд чи юм болдог байхгүй юу? Ямар болтой? Тэнгэр уурлаад. Яагаад тэнгэр уурлаа? Тэнгэр уурлсны дараа газар их уурлаа. Яагаад газар их уурлаа? ертөнц дэлхийгээр уурлаад. За. Байгаль орчлон уурлаад. Тэрээс би бас За. Нөгөө зарынхаа очрыг ярьчих та. Яагаад тийм улаан зар бичсэн юм бол? Харин одоо ийм болсон байхгүй юу тийм? Тэр зарлал дээр чинь гэр бүлөөрөө тоглолт гаргах юм гинэ. Би яг тэрийг чинь мэдчихсэн. Харин би яагаад мэдсэн юм болоо би юусаа мэдэхгүй тэрийг. Тэр яагаад ч нүгөөдтэй. За яа тийм дээ хэлээ та би дуртай. Харин ингэ хоёулаа тэгээд яг мөн сэтгэл санаагаар тийм үү? Тэр гамшигсан хүмүүсийн дэмжи. Яг тийм манай хоёр ч юм залуу үедээ дуулж байла, бүжгэлж байла тийм үү? Нэрээ тийм шүү. Тэр яг тэр хүмүүстэй хөргий сэтгэлийн дэм болгодоо тийм үү? Тэгээл та. Яагаад би энэ ч тийм үзүүлэхгүй байх гэж? Би яадаг ч байсан тийм үзүүлээ. Чи намайг нэг зарлаах нь уу? За чи өнөө сүлгэн баш. За тэгээ. За. Миний хөгшнөөс яагаад туягаас яагаад гоо шүлгүйснаа. Яагаад тэг зовж чи? За яах вэ? Монгол хүн бүхэн би монгол хүн шилвийг мэднэ. Энэ шүлгэн дээр жишээ авъя. Анхааралтай хараад сонсон үзээ. Би монгол хүн аргалын удаа санга малчны төрсөн би атар хэрнэтга сандаг цэнкэр манан сонголсон алсын бараг цэлгэр сайхнатга багтам харахад байгаа сэлгэн байгаа чимшиг өршөөлт ичимэн байгаа чимшиг энэрэнгөө сайхан санагдахад догдолч хосгүй баярын нулимс хоёр нүдийн минь бүрхнэ гэж ингэж уншуул ястай илүү дутуу үгүй товч үгүй тодорхой амар байгаа зүтэй. Гой миний хөгшин чинь нэрээ юм уу? Нэрэн гой уншлаа. За бити намайг хүүюулаад агараа чи зүгээр аа. Хөөе гой гэж игээр хүүюулчихээ. Хүүюугэд би чамээ хүүюугээд байхдаа яадаг самны хөгшөө. Саяын тэр унсан шүлгэн дотор чинь чи яагаад энэ шүлгийг сонгоод уншчихваа? Хөөе яагаад гэвэл их нутгаа хайрлуул энэ шүлэг хэрэгтэй байхгүй юу? Юу? Харин тий. За явъя. Одоо ингэж болохгүй ганцхан тоглолтоо яадаг ч. Ганц шүлгээр очих юм уу? Одоо нь бүжиг байх хэрэгтэй шүү дээ. Хөөе яагаад би бүжиглж явах юм? Юу яагаад би бас л өнөө яагаад одоо очих юм бэ? За миний хөгшөө. Хөгшин намайг шоолно. Чи бүр намайг хүүюулж шүү бэлэр очиж. За
хөгшөрлөө гэж бүү бод. Тийм ээ? 50 өнгөрсөн ч өдөлгүй ха дуурсан ч өндөхгүй гэсэн үг байдаг. Яагаад нэрэ өдөлч өдлөөгүй юугаа нэрэ шалгуул яасан? Яагаад болохгүй эн чинь тийм ээ үгүй? За миний хөгшин дуулаад өвгөн нь хөгжмдөөд 18 настай тэр үеийн босгоо юу За да. тий. Яана чадах болов ёстой хүйдэлчлээтэй. Өмцөг дэлхий хэлбэртэй босгоо хачаар төгөрсөн мөрөн китогэрэг таарсан. Болцоо намайг бүхүү юу дээ? За хөгшөө. Өстэй. Ай чи бас намайг хүйэлч үү? Юу гэдэг чинь. За. Юу гэдэг та яах юм бэ? Яагаад нэр гоё байгаа бодоо. Миний хөгшөө. Одоо хоёулаа тэр нэр бичдэг хад нэрээ мэдүүд. Чод хоёулаа тэр хөрхи ядарч үдсэн малцтай очиж тийм ээ сэтгэлийн тэнхээ. Хөөе тгийхгүй. Яагаад би тэр чадахгүй гэж? Яагаад би юу н хүйүүлж болохгүй гэж яа? Явъя хөөе. Явъя.